ууланд ирсэн байна. Тэгээд богд ууланд бол мэдээж хог багтай. Улаанбаатар хотыг бодох юм бол тэгээд би яг дөнгөж цаанаашаа гарч ирээд нэг юм бодлоо л доо. Яг Улаанбаатар хотод байжгаад яг богд бол Улаанбаатар хоттой залгааж гисэн. Энд чи ирээд амьсгалахч тэр байхач тэр ингээд илүү тухтай байна. За Улаанбаатар хот одоо тэр харагдаж байгаа. Хичнээн 100 ч гэсэн тэнцээ утаа тоос шороо маш их байгаа. Тэгээд дээрээс нь тэгээд саарлаж харагдаж байгаа нь бол ер нь бол ойлгомжтой байгаа л дээ. Тэгээд ер нь бол энэ тэмцээнд оролцож байгаа зорилго маань илүү их цэвэр агаарт амьдцгаая гэсэн үрээтэй. Тэгээд Улаанбаатар хотод хэдийн мод ихтэй ч гэсэн тэрхүү моднууд маань одоо хангалттай услахаатай байж чаддаг. Тэгээд дээрээс нь хитрхи сайн төвөлттэй биш. Ер нь бол Улаанбаатар хотод мод маш бага байгаа. Тэгэхээр миний бодлоор бас мөн бага ангидаа үзсэн сүүлийн үзсэн биологийн хичээлүүдээр дамжуулж одоо харж үзэхэд бол энэхүү мод бол байгалаа цэвэрлэн мөн дээрээс нь бидэнд илүү хүчил төрөгчийг өгдөг. Бид нэр илүү хүчил төрөгчөөр амьсгалснараа илүү их амар амгалан байдаг гэсэн үг.